Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Лав Шоо. Хавирган сар. Нэгдүгээр хэсэг. Алтан шаргал хавирган сар өөдөөс хүйтнээр мэлтийн. Өнөө мандсан луга адил ийм л сарыг би хичнээн олон удаа харсан бол хавирган сар харагдах бүрийдээ хорвоогийн ирээн барааныг эргэн сануулна. Хөхөмдөг үйлсийн цаагуур аялах шин сар гаах олын дурсамж дуртгал сэдрээх нь үдшийн сэвшээнд цомилгоо дэлгэх улаахан цэцгийг өрн залмуй. Хоёрдугаар хэсэг. Хавирган сарыг анх тогтож харахад хүйт даасансан. Цайвар шаргал туяа цацруулах шин сарыг энлэн шаналх ах уйда нулимстай нүдээр анх ширдсэн юм. Тэгэхэд би дөнгөж долоотой хөвөнтэй хүрм ээжийн нэгсэн жижигхэн цэнхэр цэцэгтэй малгайтай явснаа одоо ч мартдаггүй. Хаалга налан хавирган сарыг ширтэж байлаа. Тамхины утаа, тангийн хурцвнэр, ээжийн нулимс, аавын өвчин шингэсэн бидний бяцхан оромж. Өөд харан үүдэнд зогсох үед хинч намайг дуудсангүй. Хоолож ундалсан ч үгүй. Аавын өвчин сэтэрсэн л гэж дуулдаж билээ. Дэр мөчөд өлсөж ундаасан даарч хөрөөд өрөвдгөм гашуун ганцаардлыг мэдэрсэн юмдаг. Сар тэнгэрээр аялсаар далд ороход ганцаар үлдсэндээ нулимс туслуулвч ээжийн цорхирох дуун шөнийн аниргийг зүсэн цуурайтна. Аав амьсгал хурааж цав цагаан давуугаар нүрийг бүтээжээ. Тэр давууг хуу татаж аавыгаа ахин хармаар санагдавч яагаад ч юм зүрхэлсэнгүй. Омгорхон оромж маань жигтэйхэн давчуу тул надад суух газар олдсонгүй. Ээж цагаан тэрлэг өмсөж хөвөнтэй хүрм дээгүүр минь ханцууг нь захалж ояагүй цагаан цамц өмсгөв. Захлаагүй ханцуунаас унжсан утсыг тасалж байснаа би сайн сандаг. Эргэн тойрныхан уйлж унжихч тэгтлээ гашуудах хэрэг байсан гэж юу. Аавыг 4 хавтангаар хийсэн хайрцагт хийх л үлдсэн байлаа. Дараа нь 5-6 хүн мөнөөх хайрцгийг мөрөн дээрээ дамнаж явхад ээж бид хоёр уйлсаар дагав. Аав түүнийг хийсэн хайрцаг өдгөөч нүднээ тодхон. Сүүлчийн удаач болов аавыгаа хараагүйдээ харамсна. Хотын хэрмийн цаахан хөдөөлүүлсэн аавын минь шарил хөрст дэлхийд унсан борон тусал мэт шингэн ул мөргөө болжээ. 3-дугаар хэсэг. Ээж бид хоёр гашуудлаа тайлаагүй байхад мөнөөх хавирган сарыг ахин олж харсан юмдаг. Өвөр суйлсан салхитай өвлийн гойд жихүүн тэр өдөр ээж намайг дагуулсаар аавын газар дээр очихдоо боодол пойз барьж явлаа. Ээж минь жигтэйхэн сайхан ааштай намайг хөл өвдлөө гэвэл үүрч хотын хэрмийн язоор түшсэн газраас шарсан туулайн бөөр авч өгсөнсөн. Халуун амттныг барихад гар бүлээцэх тул идэхэд хайран. Бид хоёр их л удаан алхсан шиг санагддаг. Аавыг хөдөөлүүлэхэд ийм хол яваагүй дээ. Хоёулахнаа явсан тул хол санагдсан байж мэднэ. Энэ зур ээж бид хоёр ёр дуугарсангүй. Урд минь тэртээ алсад замхран одох утаа унаартай зам чимээгүйхэн дүнсийн. Өдөр хоног богиносжээ. Баруунтаа сүндэрлэх шаргал уулын бэлд аавыг нутаглуулж билээ. Ээж аавын шарил дээр тэрийн унаад мэгшин уйлахад би туулайн бөөрөөр тоглож сууснасан. Ээжийг уйлахад аавыгаа сансан ч нулимс гарсангүй. Гэхдээ ээжигээ өрөвцөндөө мэлэмрүүллээ. Ээжээ битгий уйлаач дээ гэсээр гараас нь татхад намайг чанга гिचэн тэврээд цорхирав. Төдөлгүй нар жаргаж харанхуй болоход ээж айсан янзтай нулимсаа залгаад намайг хөдөлсөөр гэр өөдөө алхлаа. Хэдэн хормын дараа аавын булш руу эргэж харахад би ч дагаад эргэв. Гэсэн ч үрчлээ туулын ингэр билээр эгнэн яраасан олон булшны дундаас аавынх ялгагдахгүй. Ээж санаа алдав. Инхүү алхасаар хотын хэрмэнд хүрэхэд түнэр харанхуй тэнгэрт хавирган сар мандлаа. Чимээ аниргүй харанхуйд гагцхүү шин сарл хүй тэнгэрлээ газарт юу юм уу? Гүйсээр алхасаар хөл цуцхад ээж намайг тэвэрлээ. Хоёул яаж харснаа мэдэхгүйч харанхуй тэнгэрт мандсан хавирган сарл санаанаас гардаг юм. 4-р хэсэг.
8 хүрээд би Данжаадын пүүст эд юмсаа барьцаалж чаддаг боллоо. Тэгэхэд багч хатууга мөнгөтэй эргэж ирэхгүй бол хоолгүй хонно гэдгийг ойлгосон байв. Ээж арга мухардсан үедээ л эдлэл хэрэглэлээ Данжаадын пүүст тавина. Бодолтой юм өгвөл манайх ширхэгч бодаагүй болсон гэсэн үг. Нэг удаа толио тавихаар гарав. Ээж өдөр бүр толинд хардагч үүнээс өөр зүйл үлдээгүй байлаа. Хаврын өр орсон тул дулаан хувцааж тавьсан юм. Толио хагалчилгүй болгоомжтой авч явах учиртайг мэдгч пүүс хаалга эрт барьдаг учраас гүйх нь холгүй яарлаа. Пүүсийн хашааны том улаан дааман хаалга өндөр лангуунаас жигтэйхэн сүрддэгсэн. Дөхөж очоод сандарсан боловч босгоор нь давхаас өөр замгүй. Чингээд өлмий дээрээ зогсож байгаад үүнийг тавих гэсэн гэж хэлээд мөнгө баримтаа аваад хурдхан харих учиртай. Гэтэл тэр өдөр толио маань авсангүй. Өөр юм аваад ир гэхээр нь толио тэврээд гэрээдээ хараалгав. Ээж намайг гар хоосон эрхийг хараад бөмбөртөл уйлсансан. Манайх баггүй хогшилтай байсан. Гэхдээ энэ удаа ээждээ юм хайхад нь хамжихдаа юу ч хөө хоосорсноо ухаарлаа. Ээжээ хоёулаа юу идэв гэж асуухад ээж нулимсаа туслуулсаар мөнгөн хатхуураа өгч билээ. Ээж энэ хатхуурыг өснөөсөө хэдэнтэй сугалж байсан ч барьцаанд тавиагүй юм. Эмээгийн хормын бэлэг болохоор аргачгүй биз. Хатхуураа тавиад эрг эмэгцэн гарчгүйсэн боловч пүүс хэдийн хаалга барьжээ. Довжоон дээр нь сууж дээш харвал хавирган сар ялтай хаж. Уйлж суутал ээж минь хүрээд ирэв. Гараас минь хөдлөхөд халуун дулаан илчээр тонож хамаг зовлонгоо умартаад сэтгэл цаадах шиг. Ээжээ хоёулаа харж унтъя, маргааш ширтэрий гэхэд хариулсангүй. Ээж энэ сарыг хараач. Аавыг өнгөрөхөд бас хавирган сартай байсан. Хавирган сар ямар учраас хажуулдаг юм бэ гэж шулганан асуусан ч ээж дуугарсангүй. Гар нь чичирхийлсэн төдий. 5 дугаар хэсэг. Тэр үед ээж минь өдөржин хүний хувцас угаадаг байлаа. Би тусламар байвч яахаа мэдэхгүй. Дэмийл сэрүүн хүлээж суудагсан. Хавирган сар харанхуйг үл мэдэгдэн гийгүүлвч ээж бусдын хэр дагвалсан оймс гутлыг цэвэрлсээр сууна. Чингээд хоолооч идэлгүй хэвтээд өгнө. Дэрэгдэн суугаад тэнгэрөө чиртгэд хаа нэг сарсан баг байхаа нисээд өнгөрнө. Ээжигээ өрөвдөх тусам энэ хавирган сар сэтгэл татахыг яалтай. Шин сарыг ширтэн суухад сэтгэл хөнгөрөх ажээ. Зуны халуунд зузаан мөсөнд хучигдсан мэт энэ л сар сэрэв татуулж юмсын сүүдэр бүдгэрэн арилаад одон мичид анивчин цэцгэс анхилахад би дуртай байлаа. Цэцэг алгалсан хөршийн цэцэрлэгт ургах өндөр хойсны цав цагаан цэцгэс салхи сэрчигнэх бүрийд цас шиг будардагсан. 6 дугаар хэсэг. Ээж үргэлж угаалга хийсээр гар нь хагарсан юмдаг. Хаяа би ээжээр нуруугаа майжуулагч тэргүү сунаж унтлаа ажиллаж байгааг нь мэдэх хойно ийн эрхлэх минь цөөрч билээ. Ээж шивэртэй аймас угаагаад хоол идэх хүслэгөө болчихно. Заримдаа бодол дарагдан суух нь илбэгч юун тухай ингэтлээ санааширдахыг би мэдэхгүй явлаа. 7 дугаар хэсэг. Ээж түүнийг аав гэж дуудаарай гэж ятгахснаар би гэдэг хүн хойд эцэгтэй болов. Хойд эцгийн талаар ярихдаа ээж буруу харан нулимсаа залгаад охиноо өлбөрүүлэлтэй биш гэсэнсэн. Ийм л учраас ээж минь тэр хүнтэй нийлж. Би тэр үед учир мэдэхгүй жигтэйхэн аимхай амтан байсан боловч өлсөж ундаасахгүй гэж бодоод битүүхэндээ баярлав. Муу арамжоосоо нүүхэд тэнгэрт аанайл хавирган сар ялтааж байлаа. Навсархайж гисэн төрж өссөн гэрээ орхино гэхээс айдас хүрнэ. Ээж минь хормын улаан жуудсан суухад хэдэн хөгжимчин бөмбөр нүдэж бүрээ өвлөөсээр хөдлөхөд нэг хүн намайг хөтлж явлаа. Жуудтай тэрэг урагшилахад хүйтэн салхинд хавирган сар ялтаана. Гудамж талбай эзгүүрсэнд хаа нэг золбон нохой тааралдана. Жууз хурдан алсархад ээжийг хаашаа авч явах юм болоо гэх бодол зурс хийсэнсэн. Намайг хөдөлсөн ир шавдуулахад уйлмаар санагдсан ч зүрх хүрсэнгүй. Түүний багш шиг хатуу
мөс шиг хүйтэн гарт базуулан ээжээ гэж хашгирахыг хүсвч мөн л дуу гарсангүй. Энэ мөчөд хавирган сар бүсгүй хүний зургар хөмсөг мэт үзэгдээд жууз тэрэг хавчиг гудмаар явж орлоо. 8 дугаар хэсэг. Үүнээс хойш 3-4 жилийн турш би хавирган сарыг олж харсангүй. Хойд эцэг маань бидэнд муугүй. Тэднийх хоёр өрөөтэй, нэгэнд нь тэр хоёр, нөгөөд нь би унтна. Эхэндээ ээжийнхээ өвөрт унтахыг хүссэн ч хэд хоноод өрөөндөө унтах дуртай боллоо. Өрөөний минь цасан цагаан хан туурга сандал ширээ бүхэн ганцхан надад зариулагдсан мэт. Зузаан хөнжлөө нөмрөөд хэвтгэд дулаахан. Ээж минь ч махлаад царай нь улаа бутарч эвэрсэн гаранд зөөлрөв. Данжаатын пүүс рүү явах шаардлагагүй болж хойд эцэг маань намайг сургуульд орууллаа. Хүн чанартай хаяа надтай тоглох түүнийг би ааваа гэж дотнчлан дуудсангүй. Тэр ч намайг ойлгодог байсан биз. Тоглоом хийж инээд алдахдаа нүдэнд дулаахан үзэгдэх юм яа. Бид хоёрыг хоолундтай залгуулсан хүнд талархаж явах нь зүйн хэрэг буй за. Тэр хэдэн жил хөмсгөн сарыг тогтоож ажилласнаа би ёрс сандаггүй. Магадгүй зэрвсгэн хараад өнгөрснөө мартсан ч юм билүү хэм мэдлээ. Гэлээч аавыг өөд болсон тэр тунгалаг сарны хаш ногоон өнгөтэй хүйтэн туяа санаанд аанайл уяатай. 9 дугаар хэсэг. Би сургуульдаа дуртай. Сургууль маань цэцэггүй ч гэсэн балчирхан надад цэцэг алгалсан сайхан орчин лугаа төсөөлөгддөгсөн. Аавынхаа газрыг санахад сэвэлзүүр салхинд сүүмэн гэрлээ цацраах хавирган сар санаанд ордогтой адил сургуулаа бодоход юун түрүүнд цэцэг навч тодорно. Ээж минь цэцэг дуртайч худалдаж авах боломжгүй байсан да. Хаа нэг бэлгэнд авбал үсэндээ хатгachхна. Заримдаа намайг ганц 2 цэцэг авчирхад аанайл үсэндээ хатгаж зовлон гунигаа умартан хэдэн насаар залуужна. Тэрүүхэн мөчөд ээж бид хоёр эхээ жаргалтай суусан юмдаг. 10 дугаар хэсэг. Баг сургуулаа дүүргэх учиртай тэр жил ээж намайг ахаад Данжаатын пүүс рүү явууллаа. Хойд эцэг маань ямар учраас гинтхий яваад өгснийг би мэдсэнгүй. Ээж ч хаа оцсныг мэдээгүй бололтой намайг сургуульд явуулж түүнийг хүлээс арьсов. Гэсэн ч тэр эргэж ирсэнгүй. Захаа занаач битсэнгүй. Хөөхий ээж минь ахаад л шивэртэй аймас угааж өөлөө үзэх нь гэж бодоод сэтгэл хөндөөрлөвч. Ээж маань үсэндээ цэцэг хатгасаар тайван амгалан байжхгүй. Гайхалтай юм шүү. Хойд эцгийг сургаггүй болоход ээж уйлсангүй, харин ч инээж явлаа. Үүний учрыг би тухайн үедээ олоогүй юмдаг. Хичээлээ тарж ирэхэд ээж голдуу хашааны үдэнд угтана. Энэ мэт хэсэг хугацаа өнгөрч нэгэнтээ үл танихээр энэ дугтуг ээждээ өгөөрэй. Миний дүү хэдийг авдаг вэ гэж асуухад би улсхийн доош харсансан. Ээж минь арга мухардсандаа ийм замаар оржээ. Ээжтэйгээ ярилцахыг хүсвч үг гарахгүй. Өөрөө бичиг үсэггүйн дээр ганц охиндоо амиа тавих тул миний охин сайн сураарай гэхээс өөрийг хэлэх биштэй ямар. Намайг гисэндээ Чингисэн гих зүрх цочрон бодол одолгүй батлагдахад ээжигээ буруу шааж чадсангүй. Чанга тэврээд ахиж битгий ингээрэ гэж хэлмээр байвч ёр яах вүлээ. Тосолж чадахгүй дэ хийл өөрийгөө зүхэж сургуулаа төгсөөд яах вэ гэсэн бодол давтаад хаа нэг найз охидтойгоо шинэлдэхээс цаашгүй. Өнгөрсөн жил сургуулаа төгссөн хэд хэдэн бүсгүй аль нэг айлын баг ихнэр болсон бол нэлээд хэдэн биеэ үнэлэх болжээ. Тухайн үед биеэ үнэлэх гэдгийн утгыг мэдэхгүй явсан ч олигтой юм биш болохыг гадарлав. Манай ангийн охидын хувьд энэ тухай сайн мэддэг бололтой булан тохойд нүрээ улайлхан шивэр авирхийн зогсох нь энүүхэнд. Сургуулаа төгсмөгц ээж намайг яах вэ гэж бодхоос дотор ардс хийгээд харихаас ч эмээх шиг. Ээж хаяа амттан ав гэж хэдэн зоос өгдөгч би үрдэггүй байв. Бусдын амттныг хараад шүүл сасгаран биеийн тамирын хичээл дээр өлссөндөө муурч унах нь холгүй ч мөнгөө хэмнэх ёстой гэж санаад идэх юм авахгүй. Нэг маавгаас их мөнгөтэй боломгцоо зүгтмаар санагддагсан.
Гуйнигт бодол хөвөрхөд гэгээн өдрөөрч хавирган сарыг хараачлан тайтгархыг хүсэмжилнэ. Шөнийн тэнгэрт мандсан шин сар аясын хүйтэн салхинд зүг чиггүй тэртээ дээр бүрдийн үзэгдэнэ. 11-р хэсэг. Яваандаа ээждээ хорсох болсон нь юу юунаас илүү гажлантай аж. Хорсол бухимдал төрөх бүр аавынхан газар руу явснаа санахад нулимс бүрхээд ирнэ. Зүрх минь хавирган сар шиг нэгэн ихшинд гялтганаад эргээд түнэр харанхуйд автна. Манайд эрчүүд ирэх нь элбэгшээд ээж надаас цэрвхээ боллоо. Тэд намайг хилээ унжуулан шүлсээ асгаруулах нохой адил шүлэнгтэй ширтэнэ. Тэдний хувьд би амтад 100 төдий. Энэхэн хугацаанд мөн чихийг ойлгож билээ. Энэ биеэ эрдэн мэт гамнах учиртайг мэдсэн. Эрчүүдийн харцыг булаах болсондоо эвгүүрхэгч үнэндээ тэдэнд таалагдахыг хүсэж байгаа мэдрээд өөрөөсөө ч айх шиг. Өөрийгөө нандинан хайрлаж чадахч зөнд нь орхих зүрхтэйгээ мэдрэв. Энэ мэдрэмжээ даравч учраа олохгүй эргэлзэнэ. Ээжигээ халамжилж сэтгэлээ уудлан ярилцахыг хүсвч өөрийгөө авч үлдэхийн тулд гэрээсээ дайчхаас өөр зам байсангүй. Тиймдээч ээжтэй хорсож гутарч явав. Нойр хулжсан шөнөөр элдвийг эргцүүлэн хэвтэхдээ ээж минь буруугүй гэдгийг ухаарна. Ам зуух гэсэндээ ийн явааг нь бодоход хоолойгоор хоол давхгүй торж зүрх савлан зуурхан намжаад эсгэрэх салхи адил түг түг хийн. Тайвшрыгвч тааллаар болсонгүй. 12-р хэсэг. Ээж бид хоёрын аж байдал өдрөөс өдөрт хүндрэхэд ээж яадаг билээ гэд намайг өөрт нь хайртайлбал туслах хэрэгтэй гэж билээ. Ээжээс ийм үг дуулан чинээ санаагүй ч ийм өдөр ирсэн юм. Ээжийнх нь нас явж байна. Эр хүн залуу хүнийг л гин гэхэд үнэндээ ч сүүлийн үед энгисэг төрхөвч үрчлээ нийл болсныг би анзаарч нэг л эрийн хүслийг гүйцэлдүүлэхээс цаашгүй болсныг ойлгов. Гунтхаас өмнө цаг хожих хэрэгтэй гэх ээж минь мантуу зардаг эрд таалагджээ. Би нас бий гүйцсэн учраас ээжигээ дагалгүй бие даах хэрэгтэй боллоо. Чадалтайсан бол ээжигээ хүнд өглөгөө тижээж тэтгэгсэн. Гэвч түүний замаар мөнгө олно гэхээ сайн. Би юу мэдэх вүлээ? Итгэлээ алдсан эмэгтэй шиг мөнгө олж чадахсан билүү? Ээж минь хэдий хатууч гэсэн мөнгө олно гэдэг амаргүй хэрэг гэж билээ. Ээж намайг хүчилсэнгүй. Туслах эсгээ өөрөө мэдгэж хэлэхдээ уйлж ундсангүй. Нулимсан ширгээ бизээ. Ийм байхад би яалтайч билээ. 13-р хэсэг. Дучиргэн насны сайхан сэтгэлтэй махлаг эмэгтэй болох сургуулийнхаа захиралд би өөрийн байдлаа учирлан өгөөлөв. Надад өөр арга байсангүй. Захиралтай урд нь энэ мэт дотнчлан ярилцаж байгаагүй учраас амнаас гарсан үг болгон халуун чинжүү шиг хайрч ээрч төгдөрсээр эгцлэн харвал тэр надад туслая гэвэ. Мөнгө өгч чадахгүй ч өдөрт 2 удаа хооллож сургуулийн үйлчлэгчтэй хамт суухыг зөвшөөрөв. Сайхан бичиж сурвал бичээчийн туслахаар авна гэж амлахад орох оронтой ойч хаягтай болоод ээждээ тэр болохгүй гэж бодоод жаал уужрлаа. Ээж энэ удаа хормын улаан жуудсанд суусангүй. Хүн тэрэг хөлслөөд харанхуйд далд орж билээ. Хөнжил гудсыг минь үлдээгээд явхдаа нулимсаа залгивч дотроо бол цусаар уйлж байсан бизээ. Газар дээрх ганц охиноо ийхүү орхиод явж буй хүн өөр яах вүлээ? Харин би цорхиртал уйлж байсансан. Охин нь төдийгүй анд найз түшиг тулгуур нь болсон би гэдэг хүн ээждээ тусалж чадсангүй. Аяг хоолны төлөө золбин нохой мэт биеэ үнэлж явсан ээжигээ бас өөрийгөө бодоод хүн гэдэг амтан эдхийн төлөөл төрсөн юм гэж юу гэж гайхширдагсан. Аажимдаа ээждээ хорсгоо билж түүнийг ойлгосон юм. Ээж минь огтхонч буруугүй. Ам зуух гэсэндээ ийм алхам хийснийг ч ухаарав. Ээжээсээ холдон гомдол гутрлаа омортоход тэнгэрт хавирхан сар мандсангүй. Түнэр харанхуй ноёлохож ээж минь харанхуйд уусан алдрав. Амьсгал хураалаа гэхэд аавын дэргэд оршуулж чадахгүй л болов. Айлхан газарт шингэснээ ч мэдэхгүй. Энэ хорвоод ээжээсээ өөр хань төшөггүй байсан би ийхүү орь ганцаар үлдхэн тэрэ.
14-р хэсэг. Ээжээсээ холдоод хавар эртийн цэцэг цан хүрэгт цахиулан хөлддөг шиг сэтгэл хахирган боллоо. Хүнээр тэжээлгэж буй хүн зүгээр суултай нь биш. Захирлын бичээч болохын тулд уран бичлэгээр хичээнгүйлэн оролдов. Бусдын хоол хүнс хувцс хунрыг хэлцэх ангийнхнаасаа хөндийрсөөр сүүдрээсээ өөр ханигуу болж ганцаардл гээчэд автлаа. Тэр үед намайг гих хүн даанч үгүй байв. Хоног хугацааг умартан хоолндоо ор гихтэл үд орой болж гэж сэхэрнэ. Тэгэхэд надад итгэл найдвар гэж байсангүй. Ичигээ бодоход хэдий том болсноо ухаарна. Үе тэнгийнхэн лугаа адил улирлын амралт, урин цаг, шинэ жилийг тэсэж ядан хүлээх нь үгүй. Баяр боллоо гэд надад юуных юм. Өсөж том болохын хэрээр зовлон шаналл нэмэгдэхийг мэдэрч өнгө зүс орохын хэрээр өөртөө багч хатууга баярлаж явлаа. Гэсэн ч баяр жаргал минь удаан үргэлжлэхгүй. Төдхөн гомдол гутралаар солигдож улмаар гашуун хар усал төрнө. Зүс сайтаж зутруухан байдлаа санахад ээж минь эрхгүй бодогдно. Үүнээс л би хамгийн их айдагсан. 15-р хэсэг. Хавирган сарыг харалгүй их уджээ. Харахыг хүсвч яагаад ч юм эмээн. Сургуулаад үргэсэн ч тэндээ амьдарсаар. Оройдоо эм хоёр хөгш надтай үлдэнэ. Тэд сургуулаа төгссөн ч багш буюу үйлчлэгч болоогүй надад яаж хандхаа мэдэхгүй. Орой сургуулийн хашаанд гарч алхахдаа шин сар мандвал харцаа буруулан өрөөндөө явж ороод ой гонига түүнд юулна. Сарны гэрэлд саатан нисэх сарсан багваахаа адил ганцаардаж ганхарсан сэтгэлд минь өчүүхэнч итгэл найдвар үлдсэнгүй. Гэлээч усан нүдэлж ойлж унтсангүй. Хөмсгөөл зангидна. 16-р хэсэг. Одолгүй актийн оймс бэлийнхэн ожныхэн ойр зургийн мөнгөтэй залглаа. Захирал надад ийм ажил хийхийг зөвшөөрсөн ч сургуулийн охид нэгтгэх тул минийхийг авах нь ховор. Нэхэж амжаагүй үедээ л алдан оног авна. Сэтгэл сэргээд ээж минь яваагүйсэн бол тижээч хэл байж гэх бодол үе зурс хийгч олсон хідээ тооцоод үнэндээ ханаач хүрэхгүйг ойлгодогсон. Гэхдээ л тэр үед багч гисэн итгэл найдварын оч багч болов гялзаж байжтэй. Ээжтэйгээ уулзахыг туйлгүй ихээр хүсэж уулзаад хамт амьдрал яаж игээд болох байх гэж төсөөлөвч эргээд л гансарна. Ээжигээ санахын хэрээр үе зүүдэлдэгсэн. Нэгэнтээ сургуулийн охидтай хотын зах руу зугаалж орой 5 цагийн алдад буцав. Зам товчилж яваад ээжигээ олж харлаа. Давчуу гудамжны буланд мантуу зардаг лангууны үүдэнд мотор хийсэн томоо мантуу босгожээ. Лангууны тэрүүхэнд цааш харан бүхийж хөөрөг дарах ээжигээ холоос таньж гүйж очиод тэрмээр санагдавч хамт яваа огтоос ичсэндээ бие барив. Ийм ээжтэй гэж мэдвэл тэд намайг шоолхон гарцаагүй. Лангуунд дөхөх тусам би газар ширтэж нулимстай нүдэрээ зэрвэсхэн хараад өнгөрөхөд ээж ёр анзаарсангүй. Хэдүүл дэрэгдүүр нь алхахад ээж хөөргөө дарсаар суув. Жаахан холдоод эргэж харвал ээжийн ус нүүрлүү нунжаад анайл хөөргөө дарсаар аж. Тэр гудамжны нэрийг тогтоож авлаа. 17-р хэсэг. Зүрхий минь өтмөрх шиг тавгүрхэж ээжтэйгээ уулзахаас нааш санаа амарсангүй. Тэр үед сургуулийн захирал солигдох болж хуучин захирал маань шин захирал чамд хэрхэн хандахыг мэдэхгүй учраас алстаа яахаа бодсон дээр гэж хэллээ. Бага мөнгөө тоолвол 2 юан 7 моо. Хэдхэн задгай зоостой юмсанжээ. Хэдэн өдөр гол зогоогч хаана хорогдох вүлээ? Гунж суугаад нэмэргүй учраас яах тухайга бодлоо. Юун төрөнд ээжтэйгээ л уулзах ёстой гэж сансан ч ээж минь намайг өөр дээрээ авч чадах уу? Үгүй бол яах вүлээ? Гэх бодол зурс хийж уулзлаа гэхэд нөхөр нь дургуйцвал цавоохын нэмэр гэж эргцүүлээд би даахан чухал гэж шийдлээ. Үйлээ үүрээд явхаас өөр яалтай. Энэ хорвоод очих газар бийсэн билүү надад. Нохойгоо хайч болов надаас хавьгүй жаргалтай аж.
Амьтад хаат харсан газараа гудам нь унтаж хэвтэж болох ч хүн тэгж үл болно. Оюун ухаантай хүн болж төрсөн миний хувьд энэ амьдрал минь нохооныхоос 7 дор бололтой. Сургуульд үлдвэл шин захирал яах бол хөөлгөж туулахыг хүссэнгүй. Хаварцаг цаанаал зэвэрвэн. Хайлган сэтгэлийн минь хахирган болгоно. Ойлгохыг үл хөсөвч урсах нулимсаа барьж дийлсэнгүй. 18 дугаар хэсэг. Ажил хайж эхлэв. Ээжигээ хайсангүй. Өөрийгөө аваад явах санаатай олон ч газрын үүдийг онголзуулаад нулимсаа туслуулсаар буцдаг байлаа. Амиа зогоох ажил олдохгүй зовхтоо л ээжигээ ойлгож уучлав. Ээж минь оймос гутал цэвэрлдэг байсан ч надад тийм ажилч олдсонгүй. Өөрийгөө үл хайрлан биеэ үнэлсэн түүнийг буруутгаж болно гэж үү? Сургуульд заасан ёс суртахуун заавал мэдэх учиртай тэрэл зүйлс амьдралд хэрэг болсонгүй. Гэдэс цатгалан мөр бүтэн хүндэл үр өгөөжөө өгдөг бололтой. Ангийнхан маань ээжийг бие үнэлж байсныг ёр гадарлахгүй тул тийм хүнийг цаг үргэлж элдвээр хэлж тохоо хийнэ. Цатгалан хүмүүс тэхээс ч өөр яах вэ? Ийм дээч өл залгуулах хүн таарвал өөрийгөө харамгүй зариулахаар шийдлээ. Ээж чадсан байхад би чадчил таараа. Хаяа амьд явмааргүй санагдавч амьдралд татагцаар байв. Тийм ээ. Би амьдрахыг хүсэж байлаа. Зүс сайтай залуухан хүн амьдрах л учиртай. 19 дугаар хэсэг. Ингэж бодоод ажил тайч болчих шиг санагдлаа. Хавирган сартай хаврын тэр шөнө тэнгэр ширтэн гадуур алхав. Шинэхэн сарны сүүмэн гэрэл уд моддыг гийгүүлж, сэвшээ салхи навчсыг сэрчигнүүлэн буй бүхнийг цочоон сэрээхэд цэцгсийн үнэр анхилж, ханан тулсан сүүдэр чичирхээлнэ. Энэхэн мөчөд энэ хавирган сарал итгэл хүслийн минь гүйцээх биз гэсэн бодол шурган орж ирлээ. 20 дугаар хэсэг. Чингээд сургуулийн захирлын гэрт очивол тэрээр эзэггүй. Харин аятайхан баярын ээлдэг залуу намайг дотгош орууллаа. Би эр хүнээс имэж авдагч түүнд итгэж болохоор санагдав. Хэрэг зоргийн минь асуугаад өөдөөс инээмсэглэхэд өр зүрх хайлан урсах шиг л болсонсон. Өөрийнх нь тухай элен далангуу өгүүлэхэд сэтгэл нь хөдөлж яадагч байсан туслахаар тогтлоо. Чингээд тэр оройдоо 2 юан авчирч өгсөнд би авахаас татгалцсан ч сургуулийн захирал аав эгч нь өгүүлсэн гээд надад байр олсон, маргааш чатууга нүүгээд орж болно гэж дамжуулсан хэмэв. Би түүнд хэдий эргэлдсэн ч дуугүй өнгөрсөн юмдаг. Уг хэлвэл ээлдэг дөлгөөн зантай энэ залууг гомдооно гэж эмээсэнсэн. 21 дугаар хэсэг. Мишээсэн уруул нүүрэнд минь хүрэхэд тэнгэрт хавирган сар үзэгдэх ажээ. Хаврын салхи толгой манруулан хөнгөн үлсийг ярахад хавирган сар хааныг анималзах од мичид тодрон харагдана. Урсгал ус руу унжиж ургасан уд моддын навчис үл ялыг сэрчигнэж гэрэлт цух хайрын дуу аялах үед зэгсний үнэр хаан хийн. Гэтэл гэнэт тэнгэр бүрхэх тэрүүхэн зур сэхээ авбал амьдралын халуун дулаан илч дээрээс хүчлэн дарна. Хавирган сар өгөө болохтай зэрэгцээд ээжийнхээ араас ийхүү орлоо. 22 дугаар хэсэг. Болсон бүхэнд гэмшин харуулсаж өөрийгөө тайтгаруулахад уйлах энех зэрэгцэн уймарна. Болдгсон бол эндээс цухтаад түүнтэй ахиж уулзамгүй байвч санан гансарна. 2 өрөөндөө би ганцаараа суухагаад тэр орой бүр ирдэг байв. Ээлдэг дөлгөөн зантай тэрээр намайг хооллож ундлахын зэрэгцээ хэд хэдэн даашин завж өгсөн юмдаг. Шин даашинзаа өмсөхөд царай орохтвол дургүй ч хүрэх шиг. Гэлээгээд өмсөхгүй хаяна гэхэд хайран. Элдвийн бодол дээрүүлэхийг үл хүсэх миний оюун санааг тэр л ховсдсон гэлтэй. Хацар үргэлж халууд үгнэ. Гойж гоотхыг стовч цаг нөхцөөхийн эрхэнд толинд харан сууна. Гоотход сэтгэл сэргэвч гоёод харвал өөрийгөө зүхмээр савл хийвэл урсчих гээд байдаг нулимсаа залгивч нүд чихтэй хിവэр. Хаяа галзуу мэт өөдөөс нь тэмүүлэн үнсгч даруй түлхэж хаяад хэдэрлэнэ. Гэтэл өнөөх минь анайл энээмсгэлсээр байх ажигуу.
23 дугаар хэсэг. Хүсэл мөрөөдлөө хэдийн алдсан миний хувьд хавирган сарыг хизээ мэдгүй үүл бүрхэн авахын адил ирээдүй хожид минь бүдэг бадаг болоо. Нэгэнтээ үдийн алдад бүсгүй хүн ирдэг юм байна. Тэр бүсгүй шаазан хүүхэлдэй шиг эмзэгхэн үзэгсэлэнтэй харагдсансан. Өрөөнд минь орж ирээд цорхир тал уйлсанд би үг дуугүй ойлгов. Эмхтэй хил ам хэрүүл уруул хийхийг хүссэнгүй. Би ч ам урайхыг бодсонгүй. Эйлдэг даруу байрын тэр бүсгүй уйлсаар гараас минь атгаж тэр бид хоёрыг хоёуланг нь хуурчээ гэхийг дуулаад надтай л ижил нууцхан амарган юм болов уу гэж сантал үгүй байж. Энэ бүсгүй эхнэр нь юмсанж. Түүнийг орхи гэхээс өөрийг хилээгүй тэр бүсгүйг би эрх биш өрөвдөв. Ахиж уулзахгүй гэж ам гаргахад ялимгүй инээмсэглээд явсансан. Миний тухай, бид хоёрын тухай мэдхийг огтхон ч хүсээгүй мөнөөх бүсгүй нөхрийнхөө төлөө л ирсэн нэ. 24 дугаар хэсэг. Ам гарах амарханч би гэдэг хүн яалтай. Гудмаар бядан явхад гутарч гуйсандаа бэлгэлсэн бүгдийг эргүүлж өгөөд даруй холдох хэрэгтэй гэж сэхэрэв. Тэгвэл надад юу үлдэв? Хайчхав гэх бодол эргэлдэж хотоодоо борлуулахын тулд ядчил ховц хунартай байх нь зүйтэй гэж санаад бэлгэлсэн даашинзыг өгч чадсангүй. Хөлсөлсөн байрнаас нь нүүсэн ч харуусах сэтгэл төрсөнгүй. Хөвөн өнгөрөх үүл мэт хөлгөө болсон шиг ганхна. Чингээд бяцхан өрөө хөслөөд өдөржин нойр авав. 25 дугаар хэсэг. Дутуу гуцуу өсний учраа би мөнгөний үн цэнийг мэднэ. Хэдхэн зоостой байсан тул ажил хайхаар гарлаа. Гэхдээ л ээжийнхээ замаар орохыг хүссэнгүй. 2 жилийн дотор хэрсүүжиж хэрэндээ л наадах цаатахыг ойлгохтойгоо болсон ч ажил олоход бэрх. Уйггүй эрвч үнэндээ олдохгүй байсанд сэтгэл шулуудав. Эмэгтэй хүний хувьд бие даан амьдрна гэдэг амаргүй юмсанжээ. Үүнээс өөр замгүй гэж ээжийн хэлсэн нь үнэн бололтой. Хэдий эсэргүүцвч хизээ мэдгүй халтрахаа мэдэж байлаа. Итгэл мөхөх тусам айдас эзлэнэ. Сэтгэл минь шинэхэн сарны туяалуугаа адил сарнин замхарна. 1-7 хоног, 2-7 хоног өнгөрөхөд итгэл сэтгэлээ баг багаар гээсээр хэдэн бүсгүй хамт зөөгч авна гэсэн жижигхэн уушийн газарт очлоо. Уушийн газар жижигч эзэн нь харин том ажээ. Зүс царай тэгш сургууль соёл төгссөн. Бид хэдийн хувьд эзний сонголт ёстой л хааны энэрэлтэй дүүх аваа. Тэгж тэр намайг онцолсонд би хэдий баярлавч талархаж тал алдсангүй. Бусад маа надад атаархаж байсан нь лав. Зарим нь нулимсаа цэлэлзүүлэн явж одоход зарим нь харааж зүххийг үзвээс эм хүн гэдэг яасан ч дор дороовэ гэж эрхгүй бодсонсон. 26 дугаар хэсэг. Би тэр уушийн газрын 2 дугаартай зөөгч болов. Ширээ засаж, аяг тавг хурааж чадахгүй, тооцоо гаргаж мэдэхгүй дээр эдээ ундааны нэр төрлийг сайн ялгахгүй миний хувьд баахан гэрвшивч 1 дугаартай зөөгч маань надтай л ижилхэн тул санаа зовлтгүйгээд энэ бүхнийг Сяошун хариуцгаагаад бидний хувьд зочдод цайгалж альчуур бариад тооцоог нь хүргэж өхөл үүрэгтэй гэлээ. Хачирхалтай юм. 1 дугаартай зөөгч ханцууга хойш шуусан байхаагаад цагаан хормогч нь ямар ч тос толбгүй байхын зэрэгцээ. Буугалганда дүү минь чи надад таалагдж байна гэсэн бичигтэй цагаан торгон альчуур уйжээ. Өглөөнөөс орой болтол ойн гисэгт хүрхэж суух түүний уруул час улаан. Үйлчлүүлэгчийн тамхиг асааж галд өхүүлэхдээ хөлд нь өвдгөөрөө хурч дарс хундгалмагцаа өөрөө балгаад өгөх нь энэ үхэнд. Зарим үйлчлүүлэгчид онцгой дотнд хандах тэр зарим нь бол ёр хараагүй мэт аашлна. Би түүний үйлчлээгөө хүмүүст үйлчлэнэ. Эр хүнээс эмээж авдаг би түүнээс бага сагын сурч авсан юм. Ямар тайч эрчүүдээс холхоо явсан нь дээр. Ялангуяа уушийн газраар орж гарах дуртай эрчүүд уян зөөлөн мэт загнаж уртж тооцоо хийхээр тэмүүлээд хоруу тааж мөрөдө тоглохын зэрэгцээ дарс сууж тансаг эдээ унд зооглон савл хийвэл хэрүүлэгддэг тул зай тайхан байсан нь өлзийтэй. Цай барьж альчуур өгөхдөө миний нүр жигтэйхэн улалцах тул харцаа буруулдагсан.
Үйлчлүүлэгчид яриа өдөж хөгжөөхийг хөсөвч надад энээх сөхөө байсангүй. 9 цаг болоход жигтэйхэн ядарсан амтан умгархан өрөөндөө ирээд бүхлээрээ хэвтэж үүр цайтал унтана. Сэрээд ямар тайч ажил төрөлтэй болсондоо баярлаж хоцрохгүй гэсэндэ эртлэн гарна. 27 дугаар хэсэг. Нэг дугаартай зөөгч надаас 2 цагийн дараа 10 цагт ирнэ. Энд удсан гэсэнтэй баахан ихэрхүү байдалтайч цагаахан бололтой. Эрт ирэх хэрэггүй. 8 цагт уушийн газарт ордог хүн байхгүй. Уруу царайлаад юу хийн? Урин дулаан харцаар үйлчлүүлэгчээ угтах хэрэгтэй. Унжийсэн амтнд хүн цайны мөнгө өгөх үү айн? Өнгөө ажиллах гэж ирсэн биш ямар? Наад зах чинь дэндүү жижиг юм. Зөөгч бидний зах том босоо. Бас торгон альчууртай байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэд таалагддгийм гэж сургамжлана. Түүний зөв. Энэхгүй урвайгаад байвал цайны мөнгөө эн тэнцүү хувааж авдаг учраас орлогч муудна. Надаас ялгаагүй амьдрах гэж ядаж яваа түүний үгийг би сонсдог байлаа. Эмэгтэй хүн үүнээс өөр яаж мөнгө олох вүлээ гэж бодовч түүнийг дуурайхыг хүссэнгүй. Эрт торой хизээ нэгэн цагт тэртээ тэргүй нүүрмгий болохоос хойш өөрийгөө хүчлээд яах вэ гэж сонсонсон. Гэлээч гарах гарцгүй атсан шалаанд орсон цагтаа л тэр замаар орно. Бүсгүй хүний хувьд хизээ нэгэн цагт бусдад нүүрмгий хандах үе иржил таарна гэж эргцүүлэхэд унтуу төрөвч ховь зяанда эзэн суух тавилангүй эмэс өөр яалтай гих бодол шүд зуухад хүргэнэ. Энэ мэт 3 хоноход эзэн 2 өдрийн дараа туршилтын хугацаа дуусах учраас үлдэхийг хөсвөл 1 дугаартай зөөгчөөс дутхгүй байх учиртай гэхэд мөнөөх бүсгүй хүн чамайг сонирхоод байхад юундаа нуугддаг байна. Хинээс ичдгийг банкны захиралтай суусан зөөгч хүртэл би. Бид чамд ёор саад хийхгүй. Хүн л болж төрснийх унаа тэрэг унах л хэрэгтэй гэсэнд уур хурч. Тэгээд яаж унаа тэрэг унах юм гэж Йоозгүй асуувал будагтай уруулаа мушээлгаад хэдэрлэх хэрэггүй. Шулуухан хэлэхэд чи ямар онгой охин биш юундаа ичдгийг хэмээхэд тэсгэл алдан 1 Иван 5 моогоо аваад харихаар гарлаа. 28 дугаар хэсэг. Намайг отож байсан тэр сүүдэр улам бүр ойртон дөгсөөр. Нуугдаж зүхтах тусам ойртох шиг. Ажилгүй болсондоо харамсаагүй ч өнөөх сүүдрээс имэн. Хэн нэгэн эртээ дотносч болно л д. Урдын харилцаанаас эремийн талаар ойр зургийн мэдлэгтэй болж хоцорсон шүү дээ. Эм хүний тухайд нүүрлэгвэл эр хүн боломжийг алддаггүй. Бүсгүй хүний бие хаанд шунан дурлах эрчүүд шохоорхол нь буураагүй цагт тижээгээд л байна. Ингээд бодвол гар хүрч хэрүүл уруул хийгээд хөөж мэднэ. Эм хүн ингэж л биеэ үнэлж эхэлдэг. Заримдаа энэ нь таатай. Тиймдээч сайхан өнгөрсгөн. Гэвч тэр үе асар богино. Улмаар өвдөж ханлах нь гаслантай. Нэг л эрд бие сэтгэлээ зориулбаас найланхай үгсээр булж болохч бүгдэд энэ мэт хандвал бүлээн сэтгэл хорж мөстөнө. Ээж минь энэ тухай ярьж байсангүй. Гэлээч 1 дугаартай зөөгчийн үгээр явамгүй. Зориглон нэг эрд өөрийгөө зориулмаар. Анх удаа хүнтэй дотносохдоо өөрийгөө үнэлье гэж бодоогүй минь үнэн. 20 хүрээгөө надад хайрлаж дурлахад яарах юм? Эхэндээч сонирхолтой байлаа. Дараа нь хоёулахнаа үлдэхэд хаврын салхийг сөрөх шиг өөрийгөө нээсэнд тэрч алдалгүй ашигласан. Бал бурам шиг өгөнд нь хууртаж бие сэтгэлээ омартавч сэхээрч зүүдэлж мөрөөцнөө ухаарна. Хоол унд хувцс хунраар л өөрийн биеэ үнэлжээ. Ахиж энэ мэт явахыг үл хөсөвч амьдрахын тулд эдэж уухал хэрэгтэй. Эдэж уухын тулд мөнгө олох шаардлагатай. Харин мөнгө олохын тулд бүсгүй хүн биеэ үнэлэхээс өөр яах вүлээ? Өдөр хоног өнгөрсөөр сар гаруй ажилгүй суув. 29 дугаар хэсэг. Ангийнхаа хідэн охидтой уулзвал зарим нь коллежид сурдаг, зарим нь гэртээ суудаг аж. Гэсэн ч би тэдэнд атаархсангүй. Ганц 2 үг солиод л би их хэрсүүчнээ мэдэв. Сургуульд байхдаа суралгаар тэдний хаанч хүрэхгүй байсан би өдгөө хавьгүй ухаан суужээ. Ангийн охид маань зүүд нойрондоо итгэсэн хിവэр хувцс хунар гоёл чимэглээл гайхуулж зүс сайтай залууст нүд унахыг үзээд инээд хүрэх шиг.
Гэдэс цатгалан хүн аливаад гэгэлгэн сэтгэлээр хандаж хайр дурлалаас өөрийг боддгоо нь аргачгүй биз. Эрэм хүмүүс хин хиндээ тор нэхэж түүгээрээ уригтана. Мөн гихтэн томхон тортой. Хэд хэдэн загас бариад яаралгүй шилж сонгоно. Ор хоронгүй ооч хаяггүй болсон би тор хаялгүй барьж эс бөгөөс тороож үлдэх гарц үлджээ. Найзуудтайгаа харьцуулахад би эхийг ойлгож туршлага суусан аж. 30 дугаар хэсэг. Нэгэнтээ шаазан хүүхэлдэй шиг өнөөх эмэгтэйтэй таардаг юм байна. Тэрээр танил дотн хүнээ хаарсан мэд учиргүй баярлаад гараас минь атхан. Чи сайн бүсгүй, ёстой сайн бүсгүй. Түүнийг орхих гэж хэлэхэд чи үг дуугүй яваад өгсөн. Гэтэл тэр эргэн байтугай илүү хөөрхөн өөр нэгийг олоод яваад өгсөн гэсээр нулимсаа туслуулав. Хэн хэндээ дурлаж дэр нэгтгсэн ч эр нөхөр нь ийхүү хаяад явсан. Эмэгтэй түүнийг хайрласаар хүлээсээр байхаж. Хайр дурлалын халуун элчинд итгэж яваад тэр эмэгтэйг өрөвдөж байлаа. Одоо тэгээд яадаг вүлээ гэж асуухад ямар тайч эрж олъё гэв. Олдохгүй бол яанда гэхэд уруулаа хазаад доош харав. Ёсолж авсан эхнэр хүн эр нөхөр эцэг эхээсээ хамааралтай байдаг гэж билээ. Түүгээр барахгүй сул чөлөөтэй надад битүүхэн атаархдаг химээсэнд энээх гайхах зэрэгцэв. Сул чөлөөтэй байгаад нэмэртэй билүү? Тэр ор хоронтой бол надад эрх чөлөөнөөс өөр юу ч алга. Түүнд эрх чөлөө өгөөвөл надад идэх юм алга. Эмэгтэй хүний тавилан гэж эмгэнэлтэй ч юм да. 31-р хэсэг. Шаазан хүүхэлтэй шиг тэр эмэгтэйтэй таарад би хэн нэгэн эрд өөрийгөө худалдахыг хүссэнгүй. Эрчүүдтэй сайтгнаж мөнгө олохоор шийдэв. Улман зэлмүүн тэгээд ч ганц бие хүнийг инглээгээд зэмлэх хүн үгүй. Эрчүүдтэй сайтгнаж баймааж нь гэдэс цадгалан явна. Гэдэс цадгалан баймааж нь эрчүүдтэй сайтгнаж чадна. Энэхүү тойргийн хаанаас нь ч ихэлсэн надад хамаагүй. Сургуулийн найз шаазан хүүхэлтэй ч надаас ялгаагүй боловч тэдний хувьд амьдрал зүуд зэрэглээтэй л төстэй. Харин би ходоодондоо захирагдан хоёр гараа хөдлөхөөс өөр замгүй. Бага бүхнээ зарж шин даашин завлаа. Зүс сайтай учир зоригтойхон алхам хийсэн нь энэ. 32 дугаар хэсэг. Сэтэн хаяж хэд гурван зоостой болъё гэж бодсон маань талаар өнгөрөв. Амьдралыг даанч мэдэхгүй явжтэй. Эр хүн гэдэг хүссэн үедээ гогдоод авчих амархан олз биш аж. Эрдэн боловсралтай нэгнийг өргөтөж нэг хоёр өнсүүлээд салчихна гэж бодсон ч эрчүүд наандаж хөхнөөс бацхыг хүснэ. Кинонд урьж гадуур зугаалахта мөхөөлцөөр дайлахтвал ходоод хоосон харьдагсан. Боловсралтай эрчүүд ямар сургууль төгссөн, гэр бүлийнхэн маань юу хийдгийг сонирхно. Ёр нь өнсүүллээ гэхэд эхтэл мөхөөл завхаа мэдээд таашаал өгөхгүй бол хоосон хонхоо ухаарав. Бие үнэлэхээр шийдсэн л бол элдвийг бодлого мөнгө авах хэрэгтэй. Шаазан хүүхэлдэйн хувьд үүнийг хизээч ухаарахгүй шүү дээ. Ээжигээ одоо л ойлгох шиг. Ингэж бодоход түүнийг улам санагалзах мэт. 33 дугаар хэсэг. Зарим эмэгтэй сэтэн хаяад хоногийн хоолоо олж дөнгөдөг бол миний тухайд ёстой горигдтгүй. Иймээс ч бие үнэлж эхэллээ. Байрны маань эзэн үүнийг мэдээд намайг гар гэхэд би салах ёс чийлгүй нүүсэндээ. Чингээд аргагүй ирэхэнд хойд эцгийн хоёр өрөө байшинд эргэж очлоо. Хөрш маань хүний хэрэгт хошуу дүрдгүү улствал надад төвөг удсангүй. Хэсэгтэл дажгүй аж төрж суулаа. Манайхаар боловсралтай эрчүүч орж гардагсан. Бид худалдагч, худалдан авагчийн харилцаатай тул тэдний хувьд нэр нүрээ алдна гэхээс ёр эмээхгүй. Эхэндээ 20 хүрээгүй биеийн үлсэндээ санаа зовж ичингүрч явсан ч хэд хоноод тэр тухай бодхоо болив. Банз шиг гөлийж хэвтлэггүй өвөрт орсон ирээ уруул гараараа инхрээлэхэд тэд жигтэйхэн дуртай бас шинэ үйлчлүүлэгч олж өгнө. Энчлэн хідэн сарыг үдэхэд туршлага сууж тулсан хүнээ нэг хараад л мэдэрдэг болов. Чинэлэг эрчүүдийн тухайд намайг худалдаж авч бууга тодтохын тулд ам нэмэгц үн хөлс асууна. Хар сэртэй тул худалдаж авсан эмээ ганцаар эзэмдэхийг хүснэ.
Ийм ирчүүдтэй би ёр ёсрохгүй. Элдвийн зан гаргавал гэрийнх нь хаягийг мэдээд эхнэрт нь алтан хошуу өргөнө гэж хэлмэгц эрэхгүй дарагдана. Энд ч ёстой сургууль сурсны хэрэг гарсан гэж хэлж болно. Боловсралтай байх нь ашигтайг би тэгхтэл мэдэрсэн. Зарим эрс байдаг мөнгөө атгаад ирэндээ илүү мөнгө төлжихгүй гэхээс өгтлээ айх эдгээр эртээ сайтар тохиролцож үйлчилгээнийхээ үн цэнийг өгүүлэхэд мөнгөн дутвал эргээд явах нь хөгжилтэй. Гэхдээ багахан мөнгө төлөөд наандаж хагас хайрцаг янжуур эс бөгөөс үнэртэй ус салгаад явах санаатай сувдаг ирчүүдэд хамгийн дургүй байлаа. Ийм ирчүүдтэй ёсорхоод байвал гэмгүүч гендвэл цагдаа сэргийлэх дуудаж мэднэ. Тиймээс тэднээс эмээсэндээ хил амаа татаж явна. Цагдаагийнхны тухайд хүн бүрд бэлгэсэлт өгөхгүй бол гориггүй. Араатны хорвоод атгах санаатай хүмүүс л амьд үлддэг аж. Халаасандаа хэдхэн мөнгөн зоостой хамрынх нь хөлс бурзайх ахлахангийнхан бүрч өрөвдмөр. Тиймдээч тэдэнд тал өгч явлаа. Би өөр яах вүлээ? Тэднээс гадна аж зээгээ үдсэн настан буурлууд ирнэ. Яаж баярлуулахаа мэдэхгүй ч насны бөхсөнд төр чатууга жаргал амсах гэсэн тэд багахгүй мөнгөтэй учраас би хүснээр наашлна. Мөнгө хүн хоёрыг би ингэж л таньсан. Мөнгө хүнээс аюултай. Хүн ухтаа араатан бол мөнгө түүний хүч чадлыг илэрхийлэх болоо. 34-р хэсэг. Өвчтэй болсноо мэдээд гутарч ингэж амьд явснаас өгсөн нь шулуун гэж бодоод гудамжаар дэмий алхдаг болов. Ээжтэйгээ уулзвал аргадах болов уу гэж гордно. Хоногоо тоолж буй хүн шиг хэсэгтэй гөлийв. Ээжийнхээ амьдрдаг гудмаар орлоо. Ээж минь энүүхэнд хөөрөг дарж суусансан. Гэтэл лангуун хаалттай байхаагаад хаашаа нүүснийг хэнч мэдэхгүй аж. Юу ч болсон ээжигээ олох хэрэгтэй гэж шийдээд энд тэндгүй явсан ч сургийг гаргаж чадсангүй. Нас барсан юм болов уу? Аль эсвэл хаахал өөр хот руу нүүсэн ч юм билүү гэж бодоход нулимс асгарна. Даашин заа өмсөж уруулынхаа будгийг арилгаад өвхлээ орон дээр хэвтэв. Хоол ундгүй хэвтээд байхад мөдхөн амьсгал хураах биз гэж сансанж хүслээр болсонгүй. Хаалга цохиход давхийн цочлоо. Хүсээд байвал намайг эдэлж болно. Өвчний минь хуваалцаж болно гэх бодол зурс хийхэд өчүүхэн ч гэмшсэнгүй. Өвчин туссан нь буруу юм гэж юу? Иймээс ч баяр хөөрөөр халигж үе янжуур татан дарс шимэх болсноор овор сууж 30-40 гэж эндүүрмээр болов. Нүд хонхойж хөхрөөд гарын алга халж дэн дунал явна. Энэ хорвоод мөнгөтэй хүн л сайхан амьдрах аж. Амьдрахын тулд гэдэс цадгалан байх учиртай. Тэгсэн цагт бусдын тухай бодох боломжтой. Тиймдээч сайтар хооллож эхэллээ. Амттай хоолноос хэн татгалзах вэлээ? Сайн хоол унд үнэтэй хувцс хунар авахад амьдрал багахан чатууга өнгөтэй өөдтэй болох юмсанжээ. 35 дугаар хэсэг. Нэгэнтээ баг үдийн 11 цагийн алдад өрөөндөө урт халааттай сууж байх үед хашаанд хөлийн чимээ гарав. 10 цагт сэрээд 12 гэхэд даашинзаа өмсдөг болсон би сүүлийн үед залхуурах шинжтэй болоод байлаа. Хүсэлж үгүй, бодолж үгүй болсон миний хувьд хаа нэгтэйг гөлрөн хэдэн цагаарч хамаагүй суuna. Хөлийн чимээ наашилсаар үүдэнд ойртож хаалганы завсраар хин нэгэн хараад өнгөрлөө. Босхоос залхуу хүрэх тул суусан хിവэр байсанд хаалган завсраар ахаад харж байна. Тагмигц босоод үүд нээвэл ээж минь зогсож байх нь тэр. 36 дугаар хэсэг. Хэн хинээ тэврээд хичнээн их уйлав. Ээж минь толиотой л үзэгдэнэ. Мантууны 8-аачин түүнд юу ч хэлэлгүй сохор зоосч хүлдээгээд хуучин эхнэртэйгээ нийлсэнд ээж жаалжуул юмаа зараад хотын зах руу нүүсэн юмсанж. Чингээд 20 хоног хайсны эцэст үүгээр дайрсан нь энэ. Би л ээжээ гэж орд уу тавьсаар тэврээгүйсэн бол намайг танихгүй өнгөрөх байж. Нулимсаа арчаад галзуурс мэт тас инэв. Охиноо эрж ирж олтол миний байж байгаа царай. Цагтаа намайг тижээхийн тулд ээж минь биеийн үнэлсэн бол өдгөө би түүнийг асрахын тулд энэ биеэ зарах учиртай аж. Алин модноосоо хоол ундгүй гэж юутай үнэн.
37 дугаар хэсэг. Ээж минь намайг аргадах болов уу гэж гордож байлаа. Уг хэдий хоосон ч ээжээрээ аргадуулахыг ихэд хүссэнсэн. Эх хүн худлаа хэлээч болов үрээ аргадахад өрн болсон бид тайтгардаг шүү дээ. Олон зэлмүн явна гэхээс өгтлээ хайх ээж минь үрээ аргадахыг хэдийн умарджээ. Эд зүйлсийн минь хээв нэг бүртгэж орлого зарлагын минь хэнэггүйхэн тооцов. Хэдэн өдөрч болтугай хэвтэж амар гих болов уу гэсэндэ өвчин туснаа хэлвэл эм аваадрий гэлээ. Хоёулаа цаашдаа яадаг билээ гэж асуухад хар цагаан дуугүйч намайг өрөвдөж өмнөөс минь зовно. Хоолунд бэлдэж би хааг минь асуух тэрээр унтаж буй үрээ ширтэх лугаа адил намайг хараачлана. Тэглээгээд бойл гэж хэлж чадсангүй. Гаслантайч өөрөөр үл залгах аргагүйгээ мэдрэхэд өрөвдөж зүрх базлана. Хоол унд хувцс хунрал хүний амьдралыг тодорхойлж байхад эх үрийн элбэрэл хайр нэр төр ёр юусан билээ. Мөнгө гэдэг ийм л хатуу. 38 дугаар хэсэг. Ээж надад санаа тавьж хэрэг явдалд хошуу дурж эхэлсэнд дургу хөрөвч хэрэндээ л ээлдэг загнах авч тэсгэл алдах үе захаас аваад бишигвэ. Ээж ялангуяа данс тооцоонд оролцох нь элбэг. Чалхан буурсан нүд нь мөнгө хармагт сэргэн. Зождын өмнө зарц шивгчин шиг аяглахч зоос мөнгөө багхан өгвөл загнах нь хологгүй. Тэгэхэд би жигтэйхэн тавгуурхтгсэн. Хэдийгээр би биеэ үнэлдэгч бусдыг загнаж харах хэрэггүй. Багхан шиг мөнгө өгсөн хүнийг эвтэйхэн аргалждаг бол ээж эрээ цэргүй аашлана. Хүнээс мөнгө салгах гэж байгаа хүн хэдэрлэж болохгүй. Би залуу нас зан айландаа итгэж явсан бол ээжийн хувьд ёстой л нүд улаан мөнгө цагаан байжээ. Надаас олон ойм сэлээснийх энэ амьдралд үзээгүй юм үлдээгүй бололтой. Хэдэн жилийн дараач би түүнээс ялгаагүй өтөлж хэрэг юм тоохоо болох биз. Тийм ээ. Ээж минь ийм л хүн байлаа. Заримдаа зочны цүнхийг уудалж малгай, бээли, таягийг аваад үлдчихнэ. Ялах шалахгүй хэрэгт холбогдох вэ гэж имээвч ээж тэргүү бидний нэг жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүйн. Нас ахихад хэн биднийг тоож харах вэ гэсээр халамтсан нэгнийг чирч гулдчин гаргаад булан тойруулаад гутлын тайлаад аваад ирнэ. Тонулсан хүмүүс эргэж ирж хэрүүл хийдгүү байсанд би одоо ч гайхдаг. Хэл ам татлавал нэр сүрээ алдна гэхээс айдаг байсан уу? Эсвэл цагийг таатай өнгөрүүлсэндээ хэрүүл хийхийг хүсдэггүй байсан уу? Бүү мэд. Ямар тач ээж бид хоёр айдсгээчийг үл мэднэ. Ирсэн зочид айдстайсаар гардаг байжээ. 39 дугаар хэсэг. Ээж бидний нэг жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүйн гэсэн. Үнэн аж. Энчлэн 2-3 жил өнгөрөхөд би өөчлөгдснөө мэдэрлээ. Арьс хураашиж, уруул үнсэн саарл, нүдний гал цог бөхөж сэлхэрэв. Үдээр өндийгч огт амарсан шинжгүй. Эрсэн гээжич үүнийг анзаарсан нь лав. Тиймдээч манайхыг зүглэх хүний тоо цөөрсөөр үлдсэн хэдийхээ аявыг олох гэхдээ улам бүр үзэн ядах сэтгэл давтаж үй үй барьцаалдах болов. Арьс минь үрчиж хорчисоор царай дарж цагаандаа гарсан шиг элдвиг ярина. Бүсгүй хүний гинэн хонгор айлаа гэхэд намайг шуухай гэж өхөөрдөж байсан боловсралтай эрчүүд дөлсөөр тоотой хэдэл үлдэв. Эрчүүдийг татахын тулд эрээн алаг хувцалсан намайг хүн гэхээс илүү тогос гэвэл зохилтой. Уруулаа улаанаар шунхтаж зочтой хаацхад тэд жигтэйхэн дуртай. Хаяа үхлээ харах шиг болно. Амьд бүхэн минь авсан зоосныхоо тоогоор үхэж үрэгдэж байлаа. Мөнгө зоос амьдралыг уртсгахч миний ажил хоногийн тог харин ч цөөлнө. Тиймээс ч үхлээ хүлээж сув. Үхлийн тухай бодоход үлдсэн бүхэн санаанаас гадуур байх бөгөөд ой тайхан амьдралтай би гэдэг хүн өөр юу ч санаж сэрхвэлээ. Ээжигээ хараад эгээл ирээдүгээ тольдох мэт. Сайндаа л түүнтэй ижил болох тавилантай хүн цаал буурал үстэй цөхөрч гунтсан амтан болох заяатай бөлгөө. 40 дугаар хэсэг. Би хүчлэн инээж хамаа намаагүй яриад илгэвч дотроо цөрхөртөл уйлж явлаа.
Эргээд харахад харамсах зүйлгүй ч хэрэндээ л амьдрахын төлөө зүтгсэнсэн. Ийм замаар орсон нь миний буруу биш шүү дээ. Сайн сайхан яваа нэгэнд үхэл гэдэг аимшигтай. Харин би үхлээс аюун ширвээцсэнгүй. Үхэл нь үл мэдэг ачаа болон агшин зур дараад авсан энэ л оршихугаас чөлөөлөх сиимхий учрал шиг төсөөлөгдөнө. Хүн болсон хойно ая таатай амьдрий гэж мөрөөдөвч зүүд нойрноосоо сэрэхэд харих хахь ертөнцийн шуурганд хаах нөмөргөө болсноо мэдэрнэ. Энэ ертөнц угтаа зүүд биш там болоо. Намайг ийхүү тарчлан зовхыг харсан ээж минь хүнтэй суу гэж ятгахна. Тэгвэл хоногийн хоолны төлөө шаналхгүй ээжийг ээж тэжээгээд явчихна. Түүний хувьд би л эцсийн ганц итгэл найдвар нь болжээ. Гэлээгээд хэнтэй суух вүлээ. 41-р хэсэг. Олон эртээ учирсаар би гэдэг хүн уярал хайр баяр жаргал гэчийг хэдийн оморджээ. Өрөөлийг байтугай өөрийгөө хайрлж мэдэхгүй болжээ. Хань ижилтэй болохын тулд хайртай халамжтай дүүрсгэж цаг үргэлж хамт байна гэдэгтээ итгүүлэх учиртай. Олон хүнд энэ мэт ам тангараг тавьсан ч хинч намайг эхнэрээ болгосонгүй. Мөнгө бүхнийг шийдэх нөхцөлд хүмүүс жигтэйхэн тооцоотой хандах ажээ. Завхай зайдан байх нь тэдний хувьд хулгай зэлгий хийхээс 7 дор. Хулгай хийвэл адаглаад юм авчирна шүү дээ. Би бусдаас мөнгө нэхээгүйсэн бол тэд хайртай дуртай гэд гүйхэл байлаа. 42-р хэсэг. Яг энэ мөчид би цагдаад баригдав. Хотын шинэ удирдлага ёс суртахууныг хаа сайгүй суртчилж муу мухай бүхнийг арилгаж устгахаар шийджээ. Янхны газрууд хахуул өгч гайгүй үлдлээ. Хахуул өгсөн нь засарч сайн сайхан замаар орсонд тооцогдов. Намайг хүмүүжүүлэх газар аваачиж ажил хийхийг зааж сургалаа. Юм угааж, хоол хийж, ойр зургийн юм нэхэж би чадна. Энэ мэт хар бур ажил хийгээд хоногийн хоолоо олжохдаг бол юу боллоо гэж биеэ үнэлэхв гэж чин сэтгэлээсээ өгөөлөвч итгэх хүн даанч олдохгүй. Намайг бүр мөсөн замарч гэлцэнэ. Ажил хөдөлмөртөө дурлаж үнэнчээр зүтгэвэл хоосон хонохгүй хань ижилтэй болно гэж ятгах өөдрөг улсад би итгэж чадсангүй. Амал нээвэл хүмүүжүүлэх газраар дамжсан 10 гаруй эмэгтэй нөхөрт гарсан тухай дурсна. Энд орсон эмэгтэйд 2 юаны зардал гаргахаас гадна ажилд оруулахыг хүссэн бичиг хийж өгөөд л болоо. Миний хувьд энэ бүхнийг элтэд доромжилсан үйлдэлд тооцож явлаа. Ёс суртахууны талаар өглөө ороогүй сургамжловч би чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. Улмаар хяналт шалгалтаар ирсэн чухал байрын төшмөлийн нүүрөөд нулимтал эхээхэн осолтой этгээд болж хувирн шоронд шилжүүлв. Хүмүүжүүлэх газрынхан намайг засархаасаа өнгөрсөн гэд ял янганд унагжээ. 43-р хэсэг. Шорон болвоос хүний хиймэр золбог нэг мөсөн өхүүлэх шидтэй газар болоо. Зүүдэндээ ч үзээгүй муу муухайг би энд л олж харав. Эрх чөлөөтэй боллооч дээрдэх юмгүйг мэдэх хойно энд ирээд эргэж гарах тухай бодсонгүй. Аятай таатай газар байдагсан бол өхөхийг хүсэхгүй лавтай. Гэтэл үнэндээ намайг багтааж шингээх тийм газар үгүй шүү дээ. Иймээс хаач амьсгал хураасан юуны хамаа. Чингээд энэ л газар би эртний танил хавирган сараа ахин харав. Хавирган сар мандахыг харлгүй хэдий их удаа вэ. Ээж минь яаж суугаавал гэхээс сэтгэл хөндөөрлөнө. 1935 он. Төгсөв. Орчуулсан Бат Эрдэнийн гэрлээ.